За сайн бацгаана уу. За одоо өнөөдөр одоо хагас өдөр болж байна. Би амарч байна. Тэгээ амралтын өдөр ингээд намхан төлгөө далайг дэвэрлээ. Тэгээ бүр ингээд зорин бүр ингээд төлгөө гарч ирлээ. Тэгээ энэ маань юу гэхээр бас нэг юм ном унших хэрэгтэй. За энэ номыг уншаад шалгалт өгнө. Тэгээ би одоо баг сүүлийн жил гарын одоо ингээд ийм шатлсан хэлбэртэй ийм сургалтанд хамгаалж яваад байгаа юм. Тэгээ энэ сургалт одоо ерөөсөө ингээд эхнээсээ л эхлээд энэ үн төлбөргүй байсан. Тэгээд сүүлдээ бүр ингээд эхний одоо 3 сар сураад дараа нь очихоор яадаг те нэг 7 хоногийн сургалт болоод тэрний дараа нь 4 хоногийн сургалт болоод явагдаад байгаа байхгүй юу. Тэгээ энэ ямар чиглэлийн сургалт вэ гэхээр нөгөө хүн хардаг ажил юм байгаа юм. Тэгээ энэ Америкч одоо нөгөө төгсчүүлний хэсчээд тэгээд тэдний асардаг малладаг одоо тийм асарчны тоод аюу хувиралцсан. Тийм учраас одоо энэ хүн хардаг хүмүүс ингээд үе дараас одоо сургалтанд хамруулад тэгээ одоо бас мөнгө өгч байгаа. Одоо энэ удаа бол миний 4 хоногийн сургалт болохоор одоо би одоо ахаад цаашаа сургалт байхгүй болж бодож байна. За ингээд сая 4 хоногийн сургалтанд суучлаа. Ингээд энэ номыг одоо үзээ те одоо амжилтаа сайн ингээд шалгалтаа өгч чадах юм бол $2750 авах хэрэгтэй. Тийм учраас одоо би маш хичээж байна. Яаж хийж чад одоо энэ шалгалтыг авчих юмсаж бодож байна. Мэдээж одоо энэ өөрийн үндсийг хэлэх биш учраас хэцүү. Тэгээд одоо эмнэлгийн хэллэг ихтэй байдаг. Тэгээ би бол яг ингээд суулгаж болох байгаа юм биш ээ. Эмч болох байгаа юм биш. Ер нь хүн ардаг ажил хийхэд бол ингэж одоо сургалтанд хамрагдаад байгаа юм. Тэгээ энэ ч нөгөө яг тэр хүнтэй тулж чадчих байгаа учраас одоо маш их хэмжээний хариуцлагатай байх хэрэгтэй, бас тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй гэсэн үүднээс үе шаттайгаар ингэж одоо надад одоо мөнгө төлөөд ингэ сургаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энд бол би ердөө энэ хүн хардаг ажлыг сонирхдаг байлаа. Тэгээ одоо яалтчгүй нөгөө сургалтын өнгөө дээрээс ингэ мөнгө төгөөд байгаа болохоор ингэ жилийн өмнөөс эхлээд ингэ сонирхож ирсэн. Тэгсэн чинь энэ сонголт маань их зөв байна гэж би бодож байгаа юм. Тэгээ одоо ингээд би дандаа ажил төрлөө ярьдаг. Би одоо би гэдэг юм биш. Хүмүүст бас ийм боломж байна шүү, ийм бололцоо байдаг юм байна шүү гэдгийг бас хэлж үүднээс ингэж ярьж байгаа юм. Тэгээ магадгүй одоо хизээд нэгэн цагт манай Монголч гэсэн одоо энэ хүн хардаг хүмүүсийг одоо хөнгөө сургаад тодорхой хэмжээний одоо тэтгэх өгөөд байх юм бол нөгөө энэ зах зээл одоо өндөр насны хүмүүсийг асардаг ийм зах зээл одоо бас нэгдэх хаж бодож байна. Тэгээд нарийн одоо энэ систем нь бас нарийн л да. Яг ерөнхийдөө ингээд энэ дээрээ Америкт ирээд ч юм уу те хүн хардаг ажилд орё яаж одоо тэрээс авч явах вэ гэдэг сургалтын сургуулиуд хаяг те боломж багцаа миний юу би мэдж авсан бүгдийг та хэлж болно. За ингээд миний утас маань ингээд юунаас цөмс онцлаа. За далаа дээр аюу хүмүүс ирсэн байна. Жаахан салхитай л байна. Тэгтэл гоё байна. За ингээд один дараа энэ явж байгаа болохоор ингээд нөгөө утас мутс ингээд одоо бичлэгийг аюу төвөгтэй байна л да. Тэгтээ одоо ажиллахаар боломж болцоогоор одоо гэж мэдээлэл өгөх хүсэж байна. Тэгээд одоо энэ урд нь бол бид чинь ингээд сурахаараа мөнгө төлөхөөс миний сураад байгаа энэ хүн хардаг ажил болохоор надад мөнгө төлөөд байгаа байхгүй. Ийм сургалт байдаг юм байна гэдэг та бүхэн сонирхол надаа. Баярлалаа.